Ахан дүүсэг харилцаа. Харалда ахан дүүс бат нэгдэлтэй байх нь юутай сайхан, харахад юутай тааламжтай. Тэр нь аарны тэргүүнийг тосоор зутхан мэлахад сахлыг нь дамжин урсч буй хансаг үнэртэй үнэт тос мэт сайхан. Түүний сахлыг дамжин урсаад өмсгөл нүмергийнх нь захан дээр тусалж буй үнэт тос мэт харахад юутай сайхан. Тэр нь хэрмэн уулан дээр унсан шүүдэр бас сион уулан дээр унах мэт харахад сайхан. Учир нь гэвэл тэнд мөнхийн эзэн өрөөлөө болгосон бөгөөд үеийн үед үргэлжлэх мөнхийн амьдралаа тэдэнд өгсөн болоо. Мөнхийн эзний нэрийг магтахгүй. Мөнхийн эзний үнэнч зарцлаараа, мөнхийн эзний сүмд шүн дөлөөр ажиллаж буй түүний үнэнч зарцнараа та бүхэн хүрлцэн ирээд мөнхийн эзнийг магтсгай. Түүний оршин буй ариун сүм рүү гараа сунган байж мөнхийн эзнийг магтсгай. Хөх тэнгэр хөрс дэлхийг бүтээсэн мөнхийн эзэн Сион уулнасаа та нарт өрөөлөө буулгах болтугай. Магдалины дуулал. Мөнхийн эзнийг магтцгаая, мөнхийн эзнийг магтцгаая. Мөнхийн эзний сүмд ороод түүний албыг гүйцэтгэдэг ертөнцийн эзний маань сүмийн хашаанд ороод түүний үүргийг биелүүлдэг үнэнч зарцнаар нь магтаал сайшаалаа мөнхийн эзэнд өргөн барьцгаая. Мөнхийн эзэн өгөөмөр сайхан сэтгэлтэй учраас түүнийг магтцгаая. Инэрэнгүй сэтгэлийнхэн төлөө түүний нэрийг магтан дуусгая. Мөнхийн эзэн Яахвын үр садыг өөрийн хүмүүс болгон сонгож авсан билээ. Израилийн ард түмнийг өөрийн өмч болгон сонгож авсан билээ. Мөнхийн эзэн аваа их болохыг би мэднэ. Бүхнийг захирагч их эзэн маань бурхад бурхтаас дээр болохыг би мэднэ. Хөх тэнгэртч, хөрс дэлхийдч, далайн ёроолдч, газрын гүндч мөнхийн эзэн хүссэн бүхнээ гүйцэлдүүлж байдаг. Газрын мухраас тэр үйл хуралдуулан аадар борооц туулж, аян сахилгаан цахилуулж, салхи нөөцлөн буй газраасаа хүчит шурах үүсгдэг. Египт улсын айл өрх бүрийн ууган хүү хүн малаас төрсөн анхны үр төл болгоныг нь тэр хөнөөсөн билээ. Египт улс чиний эзэн хаан болон хүн ардын чин эсрэг мөнхийн эзэн босоод хүч чадлаа харуулan газар нутаг дээр чинь гайхамшигт үйл явдлуудыг бүтээж байсан билээ. Мөнхийн эзэн улс үндэстнүүдийг олноор нь устган хөнөхдөө агуу хүчрэг эзэн хаадынх нь амийг авч байсан юм. Эморийн хаан Сихон, Башаны хаан Ог, Кинаан үндэстнүүдийн эзэн хаадыг бүгдийг нь тэр хөнөөсөн билээ. Ингээд тэр газар нутгийг нь ард түмэндээ өмчлүүлж өөрийн ард түмэн израилчуудад өв хөрөнгө болгон өгсөн билээ. Мөнхийн эзэн минь таны нэр үрд мөн тэрл хിവэр байх болно. Мөнхийн эзэн минь таны алдар суу үеийн үед андан бадарч байх болно. Мөнхийн эзэн өөрийнхөө хүмүүсийг үргэлж хамгаалan үнэнч зарцнараа өрөвдөн хайрлаж байдаг. Бусад улс үндэстнүүдийн бурхан шүтэн алт мөнгө бөгөөд хүний гараар урлаж хийсэн бүтээлүүд эдгээр нь амьтаа боловч ярьж чадахгүй, нүдтэй боловч харж чадахгүй, чихтэй боловч сонсож чадахгүй, амтай боловч амьсгаа байхгүй. Урлаж бүтээсэн хүмүүс нь тэдэнтэйгээ л адилхан. Тийм ээ, тэдэнд найдсан бүхэн тэдэнтэйгээ л адилхан. Израилийн ард түмэн мөнхийн эзнийг магтцгаая. Аарны үр садаа мөнхийн эзнийг магтцгаая. Левийн үр садаа мөнхийн эзнийг магтцгаая. Мөнхийн эзнээс эмээж авдаг бүхэн түүнийг магтцгаая. Иерусалим хотод оршин буй мөнхийн эзнийг Сион уулан дээр нь гараад магтан дээдлцгээе. Мөнхийн эзнийг магтцгаая.